эрх зүйн соёл ба хүмүүжил. Өдөр тутмын амьдралд олон ач холбогдол илэрхийлээд зогсохгүй олон төрлийн шинжлэх ухаан, соёлд янз бүрийн агуулга өгч түүнд түшиглэж байдаг. Эрх зүйн соёл нь төрийн үндсэн шинж бол албан тушаалтан хуулиас сахиулагчдын мэргэжлийн болон хүн амын эрх зүйн соёлын түвшин өндөр байх явдал юм. Ухааны бүтээлүүд соёл иргэншил ба соёлын ялгааг авч үздэг. Соёл иргэншил гэдэг нь байгалийн ноёрхох арга техник хэрэгслийн цогц бөгөөд илүү практик шинжтэй байдаг. Үйл ажиллагаагаар эдийн ба оюун санааны бүтээгдсэн бүх зүйл түүний дотор уламжлан тавьж ирсэн бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн цан хэв цагвар цан үеийн хорь. Эрх зүйн үндсэн илүүнүүд эд зүйлийн соёл тухайн түгмөж дундах үнийн үйлдвэрлэл хэрэгсэл багц зэвсэг ба бусад эд хөрөнгөний үнэт цогц. Оюун санааны соёл, нийгмийн ахуй ба төрийн амьдрал шинжлэх ухаан, урлагийн салбарт хүн төрхний болсон амжилтын цогц. Энэ утгаараа ёс суртахууны хэн хэмжээнүүд ба эрх зүйн зарчмууд нь соёлын нэг хэсэг болно. Эрх зүйн төрийн үндсэн шинж бол албан тушаалтан хуулиар бүрдэгдсэн мэргэжлийн болон хүн амын эрх зүйн соёлын түвшин өндөр байх юм а. Идеализм буюу романтизм нь эрх зүйн хэлбэрүүдийн бодит зохицуулах боломжийг хэд үнэлэх хандлага мөн. Инглизм эрх зүйг үгүйсгэх нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн ач холбогдлыг үгүйсгэх буюу хууль эрх зүйд сөргөөр нөлөөлөх хандлага мөн. Зүүн хүмүүжилд шүүх эрх мэдлийн болон хуулийн бусад байгууллагуудын үйл ажиллагаа онцгой шалгалттай дүгнэлт. Эрх зүйн хүмүүжил соёл нийгмийн хөгжил дэвшилтэд эргээр нөлөөлөх хүчрэг хүчин зүйл хөшүүрэг мөн үү? Анхаарал хандуулсанд баярлалаа. Бэлтгэсэн хууль зүйн сургууль, өдөр курсын оюутан өвөн их зул Б нэмлээ.